сайн мэцгаана уу? Намайг Баттгэл гэдэг гитарын багш. Hum Music Yamaha дээр гитарын сургалт хичээлүүлдэг юм байна. Тэгээд өнөөдрийн мэндийг хүргэе та бүхэнд. За миний саяны тоглосон гитар бол F310 гэдэг Индонезид хийгдсэн Yamaha-гийн Yamaha брендийн гитар байна. За тэгээд хамгийн эхлээд гитар ер нь гитарыг танилцуулъя. Гитар маань одоо их бие, гар, толгой, чих, энэ доот твх гэн, энэ дээдлийн твх, энэ хөндлөн төмөрнүүдийг ладнууд гэдэг. За ийм бүрэлдэхүүнтэй байна. За тэгээд гитар сонгож авах талаар жоохон зөвлөгөө өгье. Юу гэхээр хүмүүс ингэж боддог. Сургалтын гитар гэж нэг гитар аваад хямдхан одоо гитар аваад сурсныхаа дараа одоо жиг өөрийнхөө тоглох гитар аавна гэж тэр буруу ойлголт л доо. Анхнаасаа ердөөсөө л авахдаа гитараа сайн гитар авах хэрэгтэй. Тэр нь сургалтанд зориулсан муу гитар авснараа яах вэ гэхээр хүмүүс одоо нөгөө нэг муу гитар л юм чи мэдээж муухай дуурна. Дээрээс нь нөгөө нэг гар хуруу илүү одоо утасных нь зай хол байдаг ч юм уу. Тэгэхээр сурахт хэцүү муу гитар дээр. Тэгэхээр анханасаа авахдаа зөв гитар авах хэрэгтэй. Мэдээж гитар сураад маш амархан хугацаанд одоо сурна. Жишээ маань сургалтанд бол дээдл нь 3 сар л сурдаг. Тэгэхээр сарын дараанаас ихэд бол хангалттай тоглоод эхэлнэ. Дөнгөж сурангуудаа одоо нөгөө гитараа голоод эхлэх болно гэсэн үг. Тэгэхээр анханасаа гоё гитар авах хэрэгтэй. За тэгээд энэ гитарыг авахд мэдээж одоо яг хөгжим бол хамгийн чухал юм бол дууралт сайн байх хэрэгтэй. За тэгэнгүүтээ дараагийн зүйл болохоор тоглоход эвтэйхэн дээрэс нь хийсэн чанартай сайн хийгдсэн байх хэрэгтэй. Ер нь бол бүх хөгжмийн зэмсгийг Индонезид хийгдсэн хөгжмнүүд бол Монголын уур амьсгалд маш сайн тохирдог. Одоо өөр газар хийгдсэн хөгжмүүд яадаг вэ гэхээр зүгээр хичнээн үнэтэй хямд байсан хамаагүй зүгээр байсан гитар Монголд орж ирэл энэ лаадууд нь босоод утас нь хавраал царгаал эхэлдэг. Тэгэхээр Индонезид хийсэн хөгжмүүд бол маш сайн чанартай байдаг. Энэ бол Индонезид хийгдсэн F310 гэдэг загварын гитар байгаа. За тэгээд гитарыг шалгаж авахдаа одоо ингээд харах юм бол ерөнхийдөө ингээд гитараа ингэж бариад яг энэ доод ихний яг энэ хавьяас ингээд энэ ладнуудын энэ үзүүрүүдийг ингээ харах хэрэгтэй. Энэ үзүүрүүдийг ингээ харах юм бол хятад гитарууд муу хийгдсэн гитарууд энэ ладнууд их арзгар байдаг. Одоо хэдүүлээ энийг харъя л да. Тэгэнгүүт одоо яг энэ үзүүрүүдийг ингээ харахаар яг нэгэн жигд байх хэвээр. Бусад өөр одоо муу хийгдсэн гитарууд бол энэ ладнууд аюу арзгар байдаг. Тэгээ тэр нь юу гэсэн үг гэхээр одоо ингээд тоглоход утас нь хавирч дуурна. 2-3 ладан дээр дарахад нэг өнгө дуурдаг ч юм уу. За дээрэс нь одоо хятад гитарууд яагаад би авахыг одоо зөвлөхгүй вэ гэвэл мэдээж хямд төсөр байвал амралтай хинхэндээ сайн байх. Гэхдээ энэ нөгөө буруу өнгө дуурдаг хятад гитарууд. Одоо эднэр бол бүгд яг тогтсон нэг өнгө байх хэвээр. Энд чинь ингээд сул татсан ч ми өнгө дуурдаг. Энд чинь ингээд дараад дуургасан ч ми өнгө дуурдаг байх хэвээр. Хөгжим бол заавал. Гэтэл нөгөө нэг хятад гитарууд маань яагаад яадаг вэ гэхээр энэ хэмжээнүүд хоорондоо стандарт бус хийгдсэн байдаг учраас яадаг гэхээр буруу өнгө дуурдаг. За гитарын лад одоо энэ хөндлөн төмөртэй ладыг гитарын толгой талаас нь эхлээд 1 2 3 4 гэж дугаарлана. Гитарын утсыг нарийнаас нь эхлээд 1 2 3 4 гэж дугаарлана. Зүүн гарын дардаг энэ хуруунуудыг 7 хуруунаас эхлээд 1 2 3 4 гэж дугаарлана. Бас баруун гарыг эрхийн хуруунаас эхлээд 1 2 3 4 5 гэж дугаарлана.
За ихэвчлэн ер нь энэ дөрвөн уруугаараа 5 дугаар уруу барах хэрэггүй. Ер нь энэ дөрвөн уруугаар ихэвчлэн ингэж тоглоно. За. За суухта гитарыг барьж суухта одоо энэ хөлн дээрээ тавиад ингэж сууж болно. Эсвэл энэ хөлн дээрээ тавиад ингэж сууж болно. За яаж аль өөртөө эвтэхнэр суун. Мэдээж сандлынхаа тал дээр суугаад нурууц их байх хэрэгтэй. Хорооны өндөгнийхөө үзүүрээр дардаг. Энэ үзүүрээр одоо эн чинь ингээд харах юм бол яг эн чинь ингээд за би нэг дараад чангахан шиг дараад ингээ ором гаргаад харуулъя. Ингээд яг энэ үзүүрээр нэг гэж дардаг. Тэгэхээр эмэгтэй хүмүүс гитар сурахад нэг хэцүү асуудал нь юу гэхээр нөгөө нэг хайрын ургуулсан хумсаа авах хэрэгтэй болдог. За ийм богинохон мэдээж хумс урт байвал тулаад дарагдаж болохгүй. За тэгээд хурууныхаа өндөгний үзүүрээр ингээд босоо хэлбэртэй энэ хуруу хажуу тишээ ингэж дарж болохгүй. Яг ийм босоо хэлбэртэй. Тэгээд энэ лааданд айл болохоор ойрхон дарах хэрэгтэй. Тэгвэл бага хүчээр амархан дуургаж болно гэсэн. Тэгэхгүй бол одоо ингээ холоос дарах юм бол их хүчтэй дарна. Тэгээ хүчтэй дарахлаар яадаг вэ гэхээр нөгөө гарны өвдөн тэгээд шантарна. Тэгээд бас сайн дуурахгүй. Ер нь бол саарлтаж дуурдаг. Тэгэхээр лааданда ойрхон дээд доотлынхаа утсанд хүрэхгүйгээр ингээд одоо энэ бичлэгийг үзэж байхдаа хажуучин гитар байх юм бол нэг утсан дээр ингээд дараад үзэх нэг уруугаараа. Ингээд дарж байгаа утсаа дээд доотлынх нь хоёр утастай хамт ураад үзэхлээр бүгд дуурч явах юм бол цэвэрхэн дарж байна гэсэн. За тэгээд дараа нь нэг барилд бариад ингээд цэвэрхэн дарж сурах хэрэгтэй. Ер нь анханаас нь цэвэрхэн дуургаад ингээд сурчих юм бол ер нь сайн. Тэгээд сурахад амархан урамтай гоё яадаг. За тэгээд ер нь бол гитарыг эрхийн уруу гитарын гарны арталт ингэж одоо тулсан байх хэрэгтэй гэсэн. Ингэж заадаг. Ер нь бол гэхдээ би бол арай ондоогоор заадаг. Би бол яадаг вэ гэхээр эрхийн урууг гитарынхаа дээгүүр ингэж гаргаж ирэх юм бол би бол дандаа ингэж тоглодог. Тэгэхээр яадаг вэ гэхээр эрхийн уруугаа ингэ гаргаж ирээд гараа нэгсэндээ энэ нэг өлөгчж чинь гэсэн үг. Гитарын дээр. Тэгээд одоо ингээд хурдан барилтаа солиход илүү амар гэдэг. Миний хувьд бол. Тэгэхээр би бас яг юу зөвлөх вэ гэхээр эрхийн уруугаа ингэж гаргаж ирвэл илүү. Тэгэхээр ард ингэж тулхлаар ер нь бол яг энэ хэсгээр гарын энэ хэсгээр аюу их чилдэг. Ингэж дарж болно л доо. Бүтэн барилтнуудыг бол ингэж мэдээж дарж чадахгүй дандаа ингэж арталтанд тулсан барилтаа ингэж барьдаг. Тэгэхээр энэ үед яадаг вэ гэхээр бүтэн барилт байхад энэ гарын энэ хэсгээр их өвддөг. Болчин чангарч өвддөг. Тэгэхээр миний зөвлөж байгаа зүйл бол эрхийн уруугаа дээгүүр нь гаргаад хорооныхаа өндөгний үзүүрээр дээд доотлынх нь утсанд хүрэхгүйгээр лаадандаа аль болохоор ойрхон. За лаадандаа ойрхон дарахын бас нэг давуу тал нь юу вэ гэхээр одоо энчээ дараад одоо ийм барилт байлаа гэж бодоход эндээс нь эхлээд лаадандаа ойрхон ингээд дараад явчих юм бол энэ уруу энчээ 3 дугаар лаадан дээр дарахад илүү ойрхон амар болж байгаа. Тэгэхгүй болохоор эндээс эхлээд ингээд ийшгээ шахаа явчих юм бол энэ уруу ийшгээ хүрэхэд хэцүү. Ийшгээ бүр ингэж хурж ийм хол сална гэсэн. Тэгэхээр эндээс нь эхлээд анханаас нь эхлээд ингээд лааданд ойрхон шахаад явах хэрэгтэй. За тэгээд хуруунууд ер нь их салах хэрэгтэй л да. Гитар тоглоход. Одоо жишээ нь энэ гарын засгал ийм хурууны засгал. За ийм мэдээж дөрвөн хуруу ингэж дөрвөн лаад ингэж дамж салсан ийм барилт байхгүй л да. Ихэвчлэн ер нь задгай барилтууд бол бүтэн барилтууд ийм 3 лаадан дээр. Зарим одоо барилт ийм барилт байж болно. Энэ бол бас дөрвөн лаад салсан ийм барилт байж болдог. За өөр одоо за тэгээд гитарын төрлүүд бас байгаа. Гитар тоглоход одоо ямар төрлүүд байх вэ гэхээр классик гитар дээр тоглогддог, finger style байж болно.
За тэгээд одоо рокийн бүх төрлүүд гитар дээр мэдээж тоглогдож байгаа. Ритм гитар, соло гитар, бэс гитар гэдэг хүмүүс бас их юу яадаг. Гитар дотор ялгаатай байдаг. Жаз гитар, блюз гитар, рок гитар гэдэг бүгд хоорондоо тоглох арга барил, техникүүд бүгд ондоо байж байгаа. За эхний ээлжинд ийм л байна да.